За энэ видео хичээлээр бид нар өөр нэг сонголтын функц үзнэ. Англиар lasso буюу монголоор гогцоо гэсэн нэртэй сонголтын функцийг үзэх гэж байна. За дасгалын хавцснаас Strange Planet гэсэн бэлэн болсон төслийн зургийн файлаа нээж байна. За бид нарын хамгийн сүүлд янзлсан зургийн файлаа бас нээлээ. За дээрэс нь Traveler гэсэн JPEG хүрэгдэлтэй файлыг нээж байна. За энэ JPEG хүрэгдэлтэй Traveler гэсэн файлын явж байгаа үний зургийг бид нар хамгийн сүүлд янзлсан зургийнхаа дээр авчиж буулгана. Энэ хүний зургийг жоохон томруулж зум хийж харъя. За тэгээд space bar тавчиг дарангаа чааш нааш хүнийхээ зургийг яг тохирох байрлалаар нь тавиад за тэгээд dөрвөлжин selection төлийг сонгоод зөвхөн тэр хүнийхээ дүрсийг дөрвөлжилж аваад Ctrl Alt G гэсэн гурван точны хаслыг товшиход шинээр layer үүсгэх гэж асууж байна. За хүн гэсэн нэр өгөөд шинээр layer үүсгэе. За ингээд зөвхөн хүнийхээ эсхийг бид нар шинээр давхар үүсгэлээ. За одоо бид нар гогцоо гэсэн lasso гэсэн хэрэгслийг сонгож байна. За энд 3 янзын lasso байна. За энэ 3 гогцоо сонголтын функцийг гурванлантаа бид нар ажиллана. За эхлээд эхний lasso хэрэгслийг сонгож аваад яг тэр хэсэг сонгож байгаа хэсгийг тойруулаад зураад сонгоод ингээд ажиллаж болно. За Ctrl Z дараад буцаагаад хоёр дахь lasso буюу сонголтын функцийг ажиллууллаа. За энд болохоор олон үнцэгт байдлаар сонголтын функцийг ажиллуулж болж байна. Хамгийн сүүлд эхний олон сүүлийн цэг дээр жижиг дугуй цагаар гарч ирэнгүүт маузыг тавшихад тэр хэсэг маань сонгогдсон байна. За гурав дахь нь болохоор магнит буюу савнзан lasso гогцоо сонголтын функц байж байна. Энэ сонголтын функцийг ашиглаж энэ хүний дүрсийг selection хийж наривчлан сонголт хий. За инхийн тулд уг функцээ идэвхжүүлээд тэр мөрний хэсгээс нь зүгээр маузныхаа сумыг дагуулад яваад байна. Тэгэхэд өөрөө автоматар сонголт хийгээ явчихж байна. За зургаа жоохон дээшлүүлье. Space bar дарангаад жоохон дээшлүүлээд тэр гарны хэсэгт байгаа огцом тийм үнцгүүд дээр нэг товшилт хийгээд явчихна. За энд нэг тодорхой жоохон туршлага хэрэгтэй байгаа. Тийм учраас та нар сайн хичээллээрэй. За ингээд товшоод наривчлаад яг сонгох хэсгүүдээ сонгоо явж байна. За ингээд гарны дагуу ханцооныхын дагуу зүгээр маузаа гүйлгээд сугны яг хэсэгт очиж нэг товшилт хийгээд цаагаад ташаа хэсгээр нь сонголтоо хийж байна. За энд нэг овон томтой болохоор бас нэг товшилт хийгээд явцсан дээр байна. За жоохон томруулъя. За ингээд товшилт хийгээд үнцгтэй хэсэгт нэг товшилт хийгээд үнцггүй жигд одоо хэсэгт нь болохоор зүгээр маузныхаа сумыг дагуулаа явчихад өөр автоматар сонголт хийгээ явчихж байна. За ийм байдлаар магнит буюу соромзон сонголтын функцийг ажиллуулж бид нар зургаас өөрийн хэрэгтэй гэсэн хэсгийг тайрч авч selection хийж маск үүсгэх юм уу эсвэл copy хийж авч болох нэ. За хөлний хэсэг рүү орлоо. За тэр өмнөдний тэр эрэмхтэй хэсэгт нэг товшилт хийгээ явчихна. Space bar дарангаад жоохон дээшлүүлье. За гутлын хэсэгт болохоор бас
За тэр гутлын сүйдэрсэн хэсгийг бас жоохон оруулж өгвөл зүгээр байна. За тэр бүр дээр нь ингээд дараад товшоод явчихна. За бид нар өмнө үзсэн бүр сайн харагдахгүй бол зүүн гэсэн функцийг ажиллуулна. За өөр тийш ингээд сонгоо явуулсан тохиолдолд буцаа игвэл backspace товчийг товшоод уучин яг аль хэсэгт цэгт алдаа гаргасан тэр хэсэг дээр очиж болно. Space bar товч дараагаа зургаа жоохон доошлуулъя. За нөгөө сугны хэсэгт нь очие. За энд болохоор нарны одоо туссан хэсэг нь элсний хэсэгтэйг ингээд цэцтэйгээ уулсан байдлаар харагдаж байгаа тул энэ функц маань автоматар магнитик байдлаар selection хийхгүй. Тийм учраас яг энэ хэсэгт нь болохоор товшоо явуулсан дээр за нөгөө арны хэсэг бас товшилтууд хэрэгтэй жоохон томруулъя. За тэгээд яг тэр гарныхаа хэсгийг товшоод дүрсийг сонгоо selection хийгээ явчихж байна. За ханцууны хэсэг байна. Ханцууны иргэнгээ гаргалаа. За бас ханцууны хэсэг ба элсний хэсгүүд жоохон уусгалтай харагдж байгаа тул ерөнхийдөө товшоо явуулсан дээр за одоо бараг төхөж байна. Зүүн мөрний хэсгийг товшоод явахгүй бол энд нарны гэрэл зүүн мөрөн дээр нь туссан байна. Цаатах хэлстэйгээ бараг уусалтай байна. Малгай хэсэг ч гэсэн бас ялгаа байхгүй. Тийм учраас иргэнгийн сайхан гаргаад товшоо явуулсан дээр байна. За би түрүүн хэлсэн энд жаахан туршлага, дадлага хэрэгтэй. Тийм учраас өөр зургууд дээр та нар ажиллаж болно. За хамгийн сүүлд эхний цаг ба сүүлийн цагийн уулзах үед тэр хажуудаа жижигэн дугуй цагаар гарч ирж байна. Энэ маань хэвтүүлнэ гэсэн санаа өгч байна. Тийм учраас нэг туршилт хийхэд одоо бидний сонгосон хэсэг маань ингээд сонгогдсон байдлаар гарч ирлээ. За одоо бүгдээрээ маск хийж өгье. Тэхийн тулд add layer mask буюу давхаргын доод хэсгээс маск үүсгэх командыг сонголоо. За ингээд үүссэн маска бид нар drive.cert гэсэн Photoshop файл руугаа copy хийж өгч байна. За drive.cert гэсэн Photoshop файлыгаа нээгээд үзье. Ороод ирсэн байна уу? Ороод ирсэн байна. За энэ move гэсэн хэрэгслийг төвчүүлээд сонгож авсан хүнийхээ хэсгийг яг байрлуулах газараа байрлуулж байна. За ийм байдлаар бид нар 3 янзаар lasso буюу гогцоо функцийг ашиглаж зургаас дуртай хэсгээ сонголт хийж болох нэ. За өгөр энэ хэсгийг дуусгая.